Цалин хөлс олгуур. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар бүлэг. Сургалтыг зохион байгуулагч байгууллагууд. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Дэлхийн банк. Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. Харин хөдөлмөрийн эрх зүйдэх цалин хөлс олгуур гэсэн ойлголтууд нь хэмжээ, олгох үндэслэл, эрх зүйн үр дагавраараа хоорондоо ялгаатай ойлголтууд болно. Цалин хөлс нь дараах бүрдэлтэй байдаг. Үүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал. Харин үндэсний статистикийн хороо нь цалин хөлсийг статистикийн дүн мэдээ гаргахад ашиглах зорилгоор ангилсан байдаг. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олгуур болон бусад олгууроос бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар судахаас өмнөх буюу нэрлсэн цалин хөлс юм. Нэмэгдэл хөлс гэдэгт илүү цагийн цалин, тухайн хүний ажлын үүрэг, ажлын байрнаас гадуур ажил гүйцэтгэх, нэг зэрэг эсвэл олон удаагийн ажилдаа хослуулан өөр ажлыг орлуулах, хөлс, хууль, хамтын гэр, эсвэл дотоод журамд ажлын дүрм, заасан ижил төстэй бусад нэмэлт цалин орно. Гэрээд ажилчдын тухайд ажлын үр дүнгийн үндсэн дээр нэмэгдэл хөлс авч болно. Ажил олгогчоос тухайн ажилтны ажлын үр дүн буюу компанид оруулсан хувь нэмэр, хүчин чармаалтыг үнэлэн олгож буй урамшуулал, тодорхой онцгой ажлыг хийж гүйцэтгэхэд олгох нэг удаагийн мөнгөн урамшуулал, хууль, гэрээ хэлэлцээр эсвэл дотоод журамд заасан бусад мөнгөн урамшуул зэргийг шагнал урамшуулал гинэ. Цалин хөлсөд дараах зүйлсийг багтаадаггүй. Үүнд жирэмсний болон амарцны чөлөө авах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүйдлийн болон өндөр насны тэтгэврт гарах үеийн гэх мэт бүх төрлийн хууль тогтоомжид заасан тэтгэмжүүд, нөхөн олбор, тээврийн хэрэгсэл, шатхуун, байр хоолны хөнгөлөлт зэрэг орлого орно. Дээрх цалингийн бүтцэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаадын ажилтнанд мөн хамаарна. Цалин хөлсийг тогтоохдоо хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дараах зарчмуудыг баримтлах ёстой. Ижил үнэмлэхтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх. Хүн амын амжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцийн түвшнийг харгалзах. Ажилтны ур чадварын түвшин, гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулсан байх. Хүйсээр болон бусад үндслэлээр ялгуурлан гадуурхаагүй байх. Цалин хөлсийг тооцох аргачлал ил тод ойлгомжтой байх. Уг хуулийн 103 дугаар зүйлд зааснаар цалин хөлсний зохицуулалттай холбоотой журмуудыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн болон хөдөлмөрийн нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хороо баталдаг. Үүнд дундаж цалин хөлс тодорхойлох журам, ажилтны мэргэжлийн зэрэг тогтоох, олгох, баталгаажуулах нийтлэг журам, цалин хөлс тогтоох аргачлал, хөдөлмөрийн норматив боловсруулах аргачлал, ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал. Эдгээр батлагдсан журмууд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны вебсайтад байрлаж байгаа. Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлэх үүрэгтэй байдаг. Ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт. Энэ хуулийн 106-гийн 3-д заасантай нийцсэн хөдөлмөрийн норматив. Цалин хөлсний журам. Харин төрийн байгууллагууд төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг баримтлан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулна. Ажил олгогч ажилтнанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олгол зохиох цалин хөлсний бүрэлдэхүүн, суудгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд талууд тохиролцсны үндсэн дээр ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, 7 хоногоор тооцсон олгож болно. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг урдчилж олгож болно. Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй. Эсвэл саатуулсан бол хүнийг 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зөрчлийн тухай хуулиар хуульчилсан байдаг. Хөдөлмөрийн норматив нь ажил олгогч ажилтны цалингийн хэмжээг тогтоох аргачлал болдог. Ажил олгогч ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил мэргэжлээр тогтоох, хийснээр цалин хөлс олгох зорилгоор хөдөлмөрийн норматив баталж мөрдүүлж болно. Ажил олгогч хөдөлмөрийн норматив тогтоохдоо ажилтны төлөөлөгч үйлдвэрчний эвлэл хэрв ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчийн саналыг авна. Тухайн хуулийн 103-ийн 2-ын 2 дахь заалтыг үндэслэн
Хөдөлмөрийн 3 талт үндэсний зөвлөл, хөдөлмөрийн нормативыг боловсруулах аргачлал жишг баримт бичгийг баталсан нь албан байгууллагуудын баримтлах стандарт болж өгсөн юм. Харин салбарын хөдөлмөрийн жишг нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтоож болно. Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгодог. Тус бүрд нь авч үзвэл хийснээр нь цалин хөлсөө авдаг ажилтнууд нь тодорхой нормчлал гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Харин цагаар цалин хөлсөө авдаг ажилтнууд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үргээ ажилласан цагаар тооцоолон гүйцэтгэх, өөрөөр хэлбэл ажилласан хугацаагаар тооцож цалин хөлс олгохыг ойлгодог. Хөдөлмөрийн хөлсний бусад хэлбэрт хийснээр, шагналт, мөн хийснээр болон цагаар олгох системийг хамт хэрэглэж хөлс тогтоож олгохыг хэлнэ. Адил хөдөлмөр эрхлэж байгаа эрэгтэй эмэгтэй ажилтнанд адил хэмжээний цалин хөлс олгоно. Ажилтны цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа тогтоосон өдөр олгох ба ажилтнанд олгох үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл олгорыг мөнгөн хэлбэрээр олгохоор хуульчилсан. Ажилтны цалин хөдөлмөрийн хөлснөөс хууль заасан үндслээр нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар, зарим тохиолдолд ажилтны учруулсан эд хөрөнгийн хохирлыг арилгах зорилгоор суудгал хийдэг. Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоохыг хориглоно. Монгол улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууль мөрдөгддөг. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээрт адидах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн нийтээр дагаж мөрдүүлж зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороо тогтоодог. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн сард 660 мянган төгрөгөөр шинжилэн тогтоосон байна. Нэмэгдэл болон нэмэгдэл хөлс гэдэг нь өөр ойлголт юм. Нэмэгдэл ажилтны үндсэн цалин дээр нь ажилласан хугацааны, хөдөлмөрийн нөхцөлийн, албан ажлын онцгой нөхцөлийн, цол зэрэг дэвийн, эрдмийн зэргийн болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрхийн актын дагуу олгож буй хөлсийг нэмэгдэлд тооцдог. Нэмэгдэл хөлс зарим тохиолдолд ажилтан ажлын байрны тодорхойлолтод зайгаагүй ажил үүрэг гүйцэтгэх, эсвэл ажил албан тушаалах хавсран болон хослон гүйцэтгэх, хууль заасан ажлын цагаас илүү цагаар ажиллах зэрэг тохиолдлуудад ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг нэмэгдэл хөлсд хамруулан тооцдог. Ээлжийн амралтын цалин. Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгох бөгөөд дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А дроп 192 дугаар тушаалын хавсралтаар баталсан байдгийг үзхийг хүсье. Ажилтнад тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаандх нийт сарын тоонд хувааж ажилтны 1 сарын дундаж цалин хөлсийг гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж 1 өдрийн дундаж цалин хөлсийг 1 сарын дундаж цалин хөлсийг тухайн байгууллагад мөрдөж буй сарын ажлын цагийн дундаж тоонд хувааж 1 цагийн дундаж цалин хөлсийг тус тодорхойлдог. Эдгээр нь ажилтны дундаж хөлсийг тодорхойлох арга юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд дуусгар болж байгаа ажилтнанд ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын тооцоо хийж цалинг олгоно. Үйл баримт. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу уурхайд тэслэгчээр ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар уртын ээлжийн ажиллах амрах хоногийг 14 болгосноор 1 сард ажиллавал зохих цаг 112 цаг болсон бөгөөд 112 цагаас илүү ажилласан тохиолдолд нөхөн амраах эсвэл нэмэгдэл хөлс өгөх ёс татал хариуцагч нь өөрийн дотоод журмаараа 1 сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор хуулиас давсан хуульд нийцээгүй зохицуулт хийсэн тул 1 сард 56 цагт ноогдох нийт 3 сарын нэмэгдэл хөлсийг гаргуулахаар шаардлага гаргав. Хариуцагч нь ердийн ажилтан 1 өдөрт 8 цаг, сард 168 цаг ажиллах тул уртын ээлжийн ажилтан 1 сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно. Мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хууль заасан нэмэгдэл хөлс олгох урьдчилан нөхцөл хангагдаагүй гэж татгалзлын үндслээ тайлбарлав. Хууль хэрэглээ тайлбар.
Шүүх хууль тогтоогчийн анхны үзэл санаа, хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийн онцлогт ач холбогдол өгөх замаар хуулийн тусгайлсан хэм хэмжээнд үхжилсэн хэл зүүн тайлбар хийхээс илүүтэйгээр системийн тайлбар өгөх замаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэжээ. Уртын ээлжийн ажилтны ердийн цаг, анхан шатны шүүх ХТХ-гийн 92-ийн 3-ын 87-гийн 2-ын 87-гийн 3 дахь залтуудыг үндэслэн уртын ээлжийн ажилтны ажлын ердийн өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг бөгөөд сарын 112 цаг гэж дүгнэв. Дэлгэрүүлбэл ХТХ-гийн томьёоллоос харвал ердийн ажилтны ажлын цаг буюу нэг ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг гэсэн зохицуулалтаар ажилтан ээлжээр ажилласан. Эсвэл ажлын цагийг нэгтгэн бодсон эсхээс үл хамаарч аль тохиолдолд суурь зарчим болгож хэрэглэхээр байна. ХТХ-гийн 92-ийн 3-т энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109-ийн 1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаас харвал уртын ээлжийн ажилтны хувьд мөн адил 87-гийн 1-д заасан нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэл 8 цаг гэсэн зохицуулалт үндсэн ажилбал зохих ажлын цагийн зохицуулалт хэвээр байна. Үүнээс үзвэл хуулиар 14 хоног ажиллахаар заасан тул уртын ээлжийн ажилтны 1 сард ажиллавал зохих цаг 112 цаг байна. Илүү цагаар ажилласныг 14 хоногт шингэн нөхөн амраасан гэж үзэх хэсэг. Илүү цагаар ажилласан цагийг амралтын 14 хоногт шингэн тооцох үндслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэв. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтнанд олгох олгуурын асуудлыг бас тусгаж өгсөн бөгөөд олгуур гэдэг нь ажилтнуудаас хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гүйцэтгээгүй. Эсвэл ажил үүргээ гүйцэтгэхдээ ажилтны өөрийн гаргасан зардлыг ажил олгогчоос нөхөн олгох, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан хууль тогтоомжид заасны дагуу нэмэгдэл болгон олгож байгаа мөнгийг хэлэх юм. Хуулийн 114-р зүйл. Хөдөлмөрийн ноорон биелүүлээгүй үеийн цалин хөлс олгуур. 115 дугаар зүйл. Богиносгосон цагаар ажиллах үеийн олгуур. 116 дугаар зүйл. Сул зогсолтын үеийн олгуур. 117 дугаар зүйл. Ажилтнанд олгох бусад олгуурын тухай тусгасан байна. Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олгуур олгохгүй. Цалин хөлснөөс хийх суудгал түүний хэмжээг хязгаарлах. Ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд дараах тохиолдолд суудгал хийж болно. Ажилтны 1 сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг ажилтнаар нөхөн төлөвлөх тухай ажил олгогчийн шийдвэр гаргасан. Шүүхийн эсвэл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ажилтнанд энэ хуулийн 123-ийн 2-ын 3-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулсан. Ажилтны 1 сарын цалин хөлснөөс хийх нийт суудгал нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хассан цалин хөлсний дүнгийн 20%-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эсвэл хэд хэдэн суудгал зэрэг хийх бол цалин хөлсний 50%-аас хэтрэхгүй байна.